20 минутын хот энэ нь одоо бодлогын пижигэрүнтийн маань гол зорилго бол иргэдэд ээлтэй мөн одоо хүн төвтэй ийм хотыг бий болгоё гэдэг ийм агуулгатай байна. Тэгэхээр энэ нь өөрөө бас иргэдийн хамгийн их хүсдэг бид бүхний төдийгөөс өдийн хүртэл бас хийх гэж хичээж байгаа олон бодлогын бичиг баримт болон төсөл хөтөлбөрүүдийн үр дүн юм а гэж харж байгаа. За би өөрөө нийслэлийн иргэдийн урлын хүний хөгжлийн хорог ахалж ажилладаг. За хүний хөгжлийн хороо нийслэлийн боловсролын газар дээр бас бүрэлдэхүүнээрээ хуралдаад нэг асуудал дээр санал гаргасан байгаа. Тэрийг бас энд хилээд тэгээд асуулт болгож асууя. Тэгэхээр юу вэ гэхээр нийслэлд маш олон хотхнууд баригдаж байгаа. За тэр дотор бас нэлээд магнат болсон хурд хотхон, хурдын барьж байгаа хотхнууд, за Инкантогийн хотхнууд, за мөн одоо Тесо группийн хотхнууд гээд за өөр мөн маш олон хотхнууд баригдаж байгаа. За эдгээр хотхнууд анханасаа баригдахдаа сургууль цэцэрлэгийн төлөвлөлттэйгээр сургууль цэцэрлэгээ барьж байгуулж орж ирэх ёстой гээд стандарт болон бусад хууль дүрм журамдаа тодорхой заасан байдаг. Гэтэл энэ асуудал 20 минутын хот болон одоо төгжрэлд гол нөлөөлж байгаа зүйл бол яа харахгүй сургууль цэцэрлэгийг ойрхон болгож хүүхдээ одоо зөөхөд өглөө оройдоо маш их төгжрэл гарч байна. Тэгэхээр сургууль цэцэрлэгийг тухайн одоо бүсэд нь байгуулъя, барья гэдэг асуудал сүүлийн жилүүдэд хурцаар хөндөгдөж байгаа энэ цаг үед ч гэсэн ашиглалтанд орж байгаа хотхнууд сургууль цэцэрлэггүй баригдсаар байгаа байхгүй юу. Тэгэхээр яагаад баригдаад байдаг вэ гэдэг бол мэдээж энэ зөвшөөрлийг олгоод улсын комисс хүлээж аваад байгаа байхгүй юу. Энд асуудал байгаа. Тэгвэл одоо ашиглалтанд орж байгаа болон баригдаж байгаа хотхнуудад энэ шаардлагыг тавьж хэрэгжүүлэхгүй бол бидний яриад байгаа энэ 20 минутын хот сургууль цэцэрлэг боловсролыг иргэдэд ойрхон байлгаж 20 минутын дотор хүүхэд сургуульдаа явдаг ирдэг тэр боломж бий болохгүй гэж харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр ямар бодлого баримталж хуулийн заалтыг яаж илүү одоо хэрэгжих тал дээр нь анхаарч ажиллах вэ гэдгийг тодорхой асуумаар байгаа. За дараагаар нь гэр хорооллын иргэдэд гэр хороолт сурч хөгжиж байгаа хүүхдүүдэд нэг асуудал тулгараад байгаа нь юу вэ гэхээр сургууль цэцэрлэг нь маш хол байдаг. Холоос сургууль цэцэрлэгтээ явдаг. 3-аас одоо 5 магадгүй 10 автобусны одоо буудалд дамжаад холоос автобусаар явдаг, алхаад явдаг ийм хүүхдүүд маш их байдаг штэ. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдэх бодлого баримталж байгаа вэ? За дараагийн нэг чухал зүйл нь юу вэ гэхээр сургууль цэцэрлэгийг одоо дээш нь нэг давхраар өргөтгөх ийм асуудал бас яригдж байгаа. Дээш нь одоо давхрын нэмэх одоо шинэ сургууль цэцэрлэг барихаас илүү. Тэгэхээр энэ ажил бас ямар шатандаа явж байгаа вэ? Энэ нь өөрөө хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа юу? Одоо байгаа стандарт бол одоо зөвлөлт холбоот улсын үед л хийгдсэн стандарт юм билээ шүү дээ. Тэгэхээр энийг одоо 20 минутын хот бодлогын бичиг баримтын хувьд яаж харж үзэж ямар үе шаттай бас яригдж байгаа вэ? Хэрэгжих боломжтой юу гэдгийг тодорхой асуумаар байна. За би нэмэлт 1 минут авна шүү. За үе үеийн хотыг удирдахжсэн удирдлагуудын хувьд бас иргэдэд хүрсэн бүтээлч сайн ажлууд олон байдаг л да. Жишээ нь 16-аас 20 онд хашаа буулгаж иргэдийн одоо явах замыг чөлөөлж өгсөн энэ ажил бол иргэдэд хүрж исэн чухал ажлуудын нэгэ, үр дүнтэй чухал ажлуудын нэг байсан. За энэ үед давхар гаражийн асуудал яригдаад тэгээд бодиттой үр дүнд хүрээгүй ингээд орхигдсон. Тэгэхээр энэ давхар гараж гэдэг бол өөрөө маш бас чухал хэрэгцээтэй зүйл гэдгийг аль аль төвшөндөө одоо ч гэсэн бид нэр ярьж байгаа. Тэгэхээр шин төлөвлөлтөн дээр энэ давхар гаражийн асуудлыг яаж одоо шийдэж байгаа вэ? Мэдээж машин байгаа гаражаа одоо зөв шийдлэр барьж байгуулж машинаа суйрлуулах нь бол зайлшгүй зүйл шүү дээ. За тэгээд 2020-оос 24 оны хувьд бол зөвшөөрлгүй гаражуудыг буулгаж ногоон байгууламж барьсан ажил бол бас иргэдэд хүрсэн үр дүнтэй ажлуудын нэг ээ. Мөн иргэдийн одоо амрах ногоон орчныг жижиг одоо эко орчныг бий болгосон нь олон хүнд бас хүрсэн ийм ажлууд болсон. За тэгвэл 24 онд түрүүн бас төлөөлөгч хүндэж байна. Зөвшөөрлгүй шүү дээ. Тий. Зөвшөөрлгүй төцнүүдийг бас чөлөөлж газар чөлөөлж байгаа энэ ажил бас иргэдэд хүрж байгаа чухал ажлуудын нэг ээ. Тэгэхээр энэ бүх одоо өнгөрсөн
цаг хугацаанд хотын удирдлагуудын хотын одоо иргэдийн хурлуудын хийж исэн сайн жишгүүдийг бас 20 минутын хот энэ бодлогын бичиг баримтаа мөн энэ агуулгандаа цаашид хийх төсөл хөтөлбөр арга хэмжээндээ бодиттой суулгаад явах нь илүү үр дүнтэй байхаа гэж төлөөлөгчийн хувьд бодож байна. За амжилт хүсье, баярлалаа.